Маш богино хугацаанд 7 хоногийн дотор 100 мянган иргэн дэмжиж одоо нэг хуулийн шаардлага хангасан энэ 33.5 их нийтийн энэ бүтцэд харьцуулахад бол тийм их дүгнэл биш. Дундаж иргэдэд ялангуяа орлогын дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Тэгээ иргэдэл өмчтөй болгоё, орлоготой болгоё. Эдийн засаг шинэ гэрэл хүн амын орлогын албан татварын хувийг 1% болгох саналыг бол ди өргөдөлд байршуулсан. За 100 мянган иргэн бол дэмжиж саналаа өгöd байгаа. За улсын хурлын дараа амар баясгалын энэ саналыг бол хилэлцэн, улсын хурлаар хилэлцэн. За тэгээд 40 мянган хооронд бол хуваарсан байгаа. За тэгэхээр хүн амын орлогын албан татварыг 1% болгох. За яг энэ засгийн газраас одоо татварын реформыг хийж байгаа энэ үедээ давхцаад за энэ таны санал бол одоо нэг алхам бол урагшилж байгаа юм байна ажил хэрэг болоход. Тэгэхээр энэ талаар бас та манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. Энэ хүн амын орлогын албан татварыг одоо 10% байгаа. За одоо 1% болгох тийм нөөц бололцоо манайд байгаа юу улсын төсөвт. За тэгээ мөн зайлшгүй шаардлага юу вэ гэж та харж байгаа вэ? За нэгдүгürt бол энэ хүүхний орлогын албан татврыг одоо 10%. За цалингаас бол 15-20 гэсэн юм шатлалтай байгаа. За зарим нэг орлогууд жишээлбэл одоо хөрөнгөний орлого, хувьцааны ногдлогын орлого бас бүгд 10%-тай. За бүр 40%-тай орлогч хүртэл байгаа. Тэгээд энэ одоо яг хувь хүн иргэн өөртөө авдаг энэ орлогуудыг 1% болгоё гэдэг санаачлага гаргасан. Тэгээд иргэд бол одоо маш богино хугацаанд 7 хоногийн дотор 100 мянган иргэн дэмжиж одоо нэг хуулийн шаардлага хангасан. Төсөвдөр бол 2.5 орчим их найд төгрөгийн ачаал үүсгэр байгаа. Энэ жилийн төсвөөр тооцож үзвэл нэг 33.5 их найд ба шүү дээ. Энд бол нэг 2.5 их найд орчим төгрөгийн ачаал үүсгэр байгаа улсын нэгдсэн төсөвт. Тэгээ энэ төсөв бол ингээд 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 5-6 дахин өссөн. 3 жилийн өмнөхт 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн. Асар том тэлэлт явагдсан ийм төсөв байгаа. Тэгэхээр энэ төсөвдөр бол хангалттай одоо танаж багасгах ийм боломж байгаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 2.5 их найд гэдэг бол тийм энэ 33.5 их найдын энэ бүтцэд харьцуулахад бол тийм их дүн бол биш гэж үзэж байгаа. За хоёрдугаарт бол өнөөдөр яг энэ дундаж иргэдэд ялангуяа орлогын дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Үнэхээр маш олон төрлийн татвар хураамж бол сүүлийн жилүүдэд бол маш их өсчлөө. Нийслэлийн татвар 2 дахин, за тэр автомашинтай холбоотой 3-4 татварчин бүгдээрээ 2-5 дахин өссөн. За нөгөө цалингийн одоо доод түвшин өссөнтэй холбоотойгоор за мөн одоо дулаан цахилгааны тоог эрчим хүчний бүх зүйлийн үн одоо бараг 2 дахин өсөж байна энэ жил. За мөн валютын ханш маань бас ерөн сүүлийн үед өсөж эхэлчлээ. Ингээд энэ олон өсөлт өөрөө иргэдийн одоо гар дарах орлогыг бол тэр чигт одоо багасгаж байгаа ийм зүйл байгаа. Ийм учраас бол энэ асуудлыг одоо санаачилсан. Тэгээ иргэдэл өмчтөй болгоё, орлоготой болгоё. Яг гэвэл ерөөсөө улс хөгжийгвэл иргэн өмчтөй орлоготой байх ёстой. Сангийн яамны төсөл дээр болохоор хүн амын орлогын албан татварыг бууруулна гэж тусгасан юм уу? Эсвэл шатлалтаа бууруулна гэсэн юм уу? Тэн дээр ямар хэлбэрээр? Одоо сангийн яамны яг одоо ингээд вебсайтн дээр байгаа төсөл бол тэр хүүхний орлогын албан татварыг бол тийм буулгах тийм ялангуяа дундаж давхрыг дэмжсэн зүйл бол огт байхгүй байгаа. За цалингийн доод хэмжээч гэдэг юм уу? Ер нь нэг жилдээ нэг 9,800 мянган төгрөгийн орлогот одоо багтах. Тэгээд яг ингээ хөгжлөд үзэхлээр сар болгоно нэг иргэн болгоноос нэг 80 мянган төгрөгийн нийл татврын хөнгөлт үзүүлэх ийм л заалт байгаа. Тэгээ нөгөө 10%, 15%, 20%-ийн цалин болон үйл ажиллагааны орлогын шатлал хэвээрээ. Нөгөө ногдлол ашиг хадгаламжийн хүний орлогоудаас авах татврын хөв хэмжээ бүгд хэвээрээ байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Тэгэхээр энэ ч татварын шинжил болж байгаа. Ерөөсөө шинжил байхгүй, харин зүгээр яг нэг орлого багтаа буюу сая төгрөгнөөс доошо цалин авч байгаа хүмүүст л нэг 80 мянган төгрөгийн хөнгөлт очног сард очног гэхээс биш. Яг одоо дундаж давхрах юм байна нэг 2-3 саяын хооронд л дэнчгэнжээ штэ тийм ээ. Одоо энийгээ амьдралтаа хүргэж гээл. Тэгээ эднэр дээр бол ерөнхийдөө ямар ч дэмжлэг байхгүй. Хуучин татврын ачаал яг хэвээрээ явахаар байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хөөхөн лөө иргэнлүүгээ чиглэсэн татврын шинжилэл бол энэ засгийн газрын төсөл дотор бол байхгүй гэж харж байгаа. Тэр битгий хэл нөгөө нэг орлогоос 1% төлөөд хялбаршуулсан гормоор татварыг тайлан гаргаа явдаг. Одоо иргэн болгон тэрийг чих сонирхоод
бас тодорхой хэмжээний цалингаас гаднах орлогоосоо татвар төлдөг болъё гэж хэлсэн энэ өмнөх шинжилгээг хүртэл хасцсан харагдчихлээ. Тэгэхээр энэ бол өөрөө шинжилэл биш баг уу. тий. Ер нь бол тийм татврын хөнгөлт энэ хувь хүний орлого албан татвараар бол ирэх хэрэггүй байгаа. Тэг өнөөдөр ямар хэсэгт хамгийн их татврын ачаал байгаа вэ гэдгийг засгийн газар маань сайн судалмаар байгаа юм. Яг л энэ 2-3 сая төгрөгийн цалинтай хэсэг төр чинь хамгийн их ачаал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс төр нэг бодит орлого ачаал өгмөр байгаа байхгүй. Одоо тус өрн нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай тий ийм гэр бүл байлаа гэж бодъё. Тэгээ одоо нэг хүүхэдтэй тий. Тэгээд эн чинь 3 сая төгрөгнөөс одоо сар болгон 300 мянга орчим төгрөгийн татвар төлж байгаа шүү дээ хувийн орлогын албан татвар. Тэгээ энийг хэрвээ одоо нэг хөв болгочих юм бол 270 мянган төгрөг нь одоо тэр гэр бүлд нь үлдэн тийм ээ. Тэрийгээ тэр нөгөө орон сууцныхаа зээлийн одоо эргэн төлөлтөнд зарцуулах эсвэл хүүхдийнхаа боловсрол эрүүл мэндэд зарцуулах гэдэг энэ боломжуудыг нэмэр байгаа байхгүй юу. Тэгээд дээр нь бас тэр нэг татврын шатлалууд байгаа байхгүй юу. Их орлоготой хүнээс их татвар авнаа гэдэг бол би бол энийг бол хувьдаа бол хамгийн буруу зүйл гэж боддог байхгүй. Яг гэвэл бид нар хамгийн их орлоготой, хамгийн их ашигтай хүн энэ улс орны чинь хамгийн сайн хөрөнгө оруулагч нь байдаг байхгүй юу. Тэр хүмүүс чинь өөр компаниудад хөрөнгө оруулж шинэ ажлын байр бий болгодог, татврын баазыг өргөжүүлдэг. Тэгэл чинь нөгөө эргээл нөгөө иргэн баян бол улс хөгждөнө гэдэг философич ерөөс юм байхгүй. Тэгтэл манайх их орлоготой хүмүүсээс их татвар авна гэдэг чинь өөрөө татврын дарамтыг тэр хэсгээр үзүүлээд байгаа. Бямцогт нарын гишүүд бол одоо энэ аслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хүн амын орлогын албан татвар нэг хөв болгоё гэд бас юм хуулийн төсөл өргөн барих гэж. Тэгэхээр энэ татврын хуулийн шинжилгээг нэг тэгс хийж аргацаагаад өнгөрөх нь үү? Тэгээд тэр аслагдсан бүс нутагт яг хэдэн хүн жишээ нь ажилтгийг. Энд ингээд нөгөө хамаг хүн ам чи энд төвлөрчөөд байдаг. Гэтэл татврынхаа тэр нөгөө дэмжлэг үзүүлэх яг гол хэсгээ ингээд аслагдсан бүс нут руугаа аваачаад ингээд нэг аргацаач өнгөрөх гэж юу гэдэг бас тал байга харагдаад байгаа байхгүй юу? Яг аслагдсан бүс нутагт өмнө бас нэг хөнгөлт байсан юм. 50% хүн чинь хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хууль бол тэр хүн бүрт ижил тэгш үүсчихдэг гэсэн. Тэг яг хоо энэ аслагдсан бүс нутагт ягаад хөнгөлт үзүүлэх гээд байгаа юм бэ гэдгээ бас нөгөө үндсэлтэд тайлбарлах хэрэгтэй л да. Гэхдээ энэ нь болохоор нэг Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулна энэ төргээ яриад ямар ч тийм боломж байхгүй байхгүй. Тэр бол ерөөсө батлагдаагүй зүйл. Хаана эдийн засаг байна, тэнд төвлөрөл байгаа. Хаана эрх мэдэл байна, тэнд л төвлөрөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх эрх мэдлийг Улаанбаатарт засгийн газар дээр авчирсан энэ эрх мэдлээ задлж ижил тэр төвлөрөл саарна. Тэр бол тийм нөгөө татврын ачаалаас болж ингээд төвлөрөл үүсэж байгаа юм биш байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас тийм зөв зүйл биш гэж бодож байгаа. Гэтэ сүүлийн үед Бямцогт гишүүн бол 100 мянган иргэн гарын хэсэг зурчлаа. Тэгэхээр энэ асуудлыг бол ер нь улсын хэмжээнд адилхан авч үзэх ёстой юм байна гэж бодож ийн гэж би одоо хувьдаа бас харж байгаа. Та гадны улсуудын туршлага судалсан уу? Одоо манайх шиг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй инфляц нь иймэрхүү тий. За ер нь нэг эдийн засгийн хувьд нэг иймэрхүү боломжтой улсууд ер нь хүн амын орлогын албан татвар хэдэн хувь авдаг юм байна? Манайх бол ер нь өндөр байна уу? Дундаж байна уу? Ямар? Яг ер нь зөвхөн хувь хэмжээний хувьд аваад үзэхэд манайх бол яг хувийн аваад үзэхэд бол боломж юм байхгүй юу? Гэтэл яг нөгөө нэг айл өрх болгоны амьдрал жилээс жилд энэ төсвийн тэлэлтшгээ сайжирч гэнэ үү гэдэг чинь нэг асуудал болчиход байгаа. Үнэхээр тийм зүйл байхгүй байгаа. Тэгэхээр энэ иргэд ягаад өсч дэвчихгүй байгаа юм бэ гэвэл энд чинь татврын нөлөө маш өндөр байна. Төрийн одоо дарамт маш өндөр байна гэж үзэж байгаа байхгүй. За дараагийн нэг зүйл нь бол манайх чинь өөрсдөө нэг өөр улс орнуудтай харьцуулах гээд байдгийг. Манайх чинь энэ бусад улс орнуудаас хамаагүй өөр нөхцөлтэй шүү дээ. Хоёр том дарангуулын дэглэмтэй ийм хөршийн дунд байна. Энэ хоёр хөршийн нөлөө маш өндөр байдаг. Дээр нь манайх шиг ийм эрс тэрс цаг ууртаа одоо жилдээ 4 өөр хувцас иргэдэн худалдаж авч өмсдөг ийм улс оронч бас цөөхөн штэ дэлхий дээр. Тэгээ дээр нь одоо энэ тээвэр дэд үтцийн хөгжил ямар байгаа вүлээ. Ийм нөхцөлд олон улсын бусад улс оронтой жишсэн татвар ярих нь бол бидний хувьд бол цаг нь болоогүй гэж үзэж байгаа. Магадгүй хөгжлийн өндөр түвшинд хүрээд одоо нэг иргэний сарын дундад цалин 5-6 мянган долларт хүрсний дараа бол яг бид нар олон улсын жижиг татвар матвар ярьж болно. Тэгээс өнөөдөр бид нар үнэхээр цаанаасаа бараг байглаасаа ийм өндөр татвартай болсон байхгүй юу? Энд чинь юмны үнийг үнэхээр ингээд
юмны зардлыг өсгөждөг. Байр орон сууц барьсан ч гэсэн тэр дулаан оронд барьж байгаа орон сууцнаас илүү одоо дид үтцийн нэмэгдэлтэй тэр халуун хүйтнийг төсвөрлөх нэмэгдэлтэй зузаан одоо тий ханан зузаан байхаас өсвөлээ маш их инженерийн нэмэлт шийдэл технологи орж одоо бүтээгддэг үнэхэр өндөр өртөг зардалтай орж штэ.